Би юм л авъя гэсэн чи би яасан. Та зүгээр явж явах нам Шурмаараа яваад аваач гэж шатдаг юм бол. зүгээр та хилам хийхгүй өгчүүд болоо юм шиг. Хотлоо юм уу? Бааш. Та хүний юм авчих ичгүй голомжид хүн хална гэдэг юм авъя гэж байгаа шүү дээ би. Аваач авдаг гэсэн. Авъя л та энэ тэгээ. Та зүгээр бүх юм чи надад авсан юм байгаа. үг заяа. Бүх юм чи байгаа шүү дээ. Одоо хичээч. Бүх шатдаг юм надад зодчих шүү дээ. Би тантай зодлоо та одоо настай намттай хүн байж. Би тантай зодлоод яах юм? Бизнесмен Ууган Баярын олон 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр том опцийг нь хууль бусгаар заллин мэхэлж авсан хэрнээ. Муу баас минь чиний бүх хөрөнгөч надад байна. Чи муу чаддгийн болвол одоо явдаг газраар нь яваад аваарай хэмээн агсамнан сүсэлж байгаа энэхүү үгнийг цоодлын инх болд гэдэг. Үгүй та болооч. Болооч та. Би танаас айж штий би танаас. Айгаад нь штий би. Энэ өвгөн Монгол улсын тагнуулын байгууллагын хүндэт чекист гэх цол хэрэгэмтэй зэрэгцээ Монгол улсын цагдаагийн байгууллагын удирдлагууд, за мөн тагнуулын байгууллагын удирдлагууд, албатай тэмцэх газрын удирдлагуудтай, одоо өмнө дэжээс удирдлагуудтай найз нөхдийн нандин холбоотой юм гин. Энэхүү холбоос хүлжээген цоодлын инх болд хэмээх энэхүү өвгөн маш чадварлагаар ашиглаж бизнесмен Ууган Баяраас одоо зовчуулан авсан, заллин авсан хоёр том опцигоо одоо түрээслэх замаар олон жилийн туршид одоо мөнгө угаасан, одоо хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэг нь өдгөө илэрч шудраг шүүхийн өмнө, шудраг шүүлтийн өмнө очиж байгааг нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэнэ. Чекистүүдийн бүлэгмийн мөхөл. Монгол улсын иргэн бизнесмен Ууган Баяр нь хаан улд үүргийн 1-р хорооны нутгийг дэвсгэр Чингисийн өргөн чөлөөнд байрлах өдгөө мөх таавар хэмээх нэртэй болсон опсын энэхүү барилгыг бүхлээр нь мөн Чингэлтэй дүүргийн нутгийг дэвсгэр Алтчин бөмбөрийн урд байрлалтай Жавцан дамб хотогт төв нэртэй опсын энэхүү барилгыг мөн л бүхлээр нь тагнуулын байгууллагын хүндэт чекист цоодлын инх болдод залиулж алдсан хэрнээ бүхэл бүтэн 8 жилийн турш шүү дээ. Цагдаагийн ерхий газрын одоо мөрдөн байцаах албаны үүдийг сахиж одоо энэ хэргийг минь шалгаад өгөөч, энэ хэргийг илрүүлээд өгөөч, энэ баримтууд нь нотлох баримтууд нь байна. Миний алдсан хөрөнгүүдийг минь олоод өгөөч хэмээн одоо сахисан хэрнээ ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа, ямар ч үр агцад хүрэхгүй байгаа асуудыг хүндсэн чекистүүдийн нууц үлгэн хэмээх нэртэй нэвтрүүлгийг бид бүхэн одоогоос яг 8 сарын өмнө та бүхэндээ хүргэж байсан. Анх би 2019 онд дөрөвдөл гарсан. Тэрнээс хойш одоо ерөөсө олон удаа өргөдлөгсөн. Би одоо яг хэдэн удаа өргөдлөгсөн санахгүй байна. Хэргийг бол байн хаадаг ерөөсө. Цагдаагаас чаана прокурор очооч хэргийг минь хэрэгсгүй болгочдөг. За энэхүү нэвтрүүлэг мань гарсан даруйдаа л одоо маш олон сая хүнд хүрсэн. 2 сая хэдэн зуун мянган хүн үдсэн. Монгол улс оронд даяар л тухайн үед нэлээд их дуулан шууган болж исэн. За гэтэл яг нэвтрүүлэг гарсны дараа санаанд багтамгүй нэг зүйл гинт болсон байгаа юм. Нэвтрүүлэг гарснаас хойш бол дотоодын зэргийн захирагч Ловсон орж идэх хүн бол ажиллаа өгсөн. Яг нэвтрүүлгээс болсон юм уу гэдэг бол би л мэдэхгүй. Ямар шатсан тэр хүн бол ажиллаа өгөж явсан байлээ. Нэвтрүүлгээс хойш ердөө 3 хоногийн дараа л энэ Ловсонд орж идэг энэ хурандаа халагдсан гэж та бүхэн боддоо. Бүр сонирн байгаа үстэй. За тэгээд нэг насаараа цагдаагийн байгууллагад ажилласан хэрнээ мөн одоо нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй хэрнээ л 2.8 тэрбумаар үнэлэгдэх 3 ширхэг үйлчлэгийн зориулттай офис. Үүнээс гадна нэг ширхэг орон сууц, нэг ширхэг цуслан, мөн нэг ширхэг хашаа байшинтай болж чадсан. Lexus 570, Mercedes-Benz G-Class 500 зэрэг тансаг зэрэглэлийн автомашинуудыг сэлгэн хөлгөлдөг. Мөн дотоодын банк санхүүгийн байгууллагад 310 сая төгрөгийн хадгаламжтай болтлоо хөрөнгөцсөн. Цагдаагийн ерхий газрын дотоодын цэргийн штабын дарга хэмээх одоо маш өндөр албан тушаалаас энэхүү Ловсонд орж идэх хурандаа зайснаас ердөө 7 хоногийн дараа одоо мөрдөн байцаах албаны мөрдөгч нар бүхэл бүтэн 8 жилийн турш шалгачаа нэрийн дор гацааж одоо ингэж дарж исэн хэрэгээ одоо холбогдох прокурорын байгууллагатаа шилжүүлж өгсөн байдаг юм аа. 8 жил гацсан цагдаа дээр гацсан хэрэг
Лувсан доржиг ажиллаа өгсөний дараа 7 хоногийн дараа прокурор руу ялах дүгнэлт өгүүлээд анх удаа прокурор руу шилжсэн байдаг. Лувсан доржийн гар хөл бол цагдаа дээр ямар их байгаа нь бол эндээс бол харагдаж байгаа. Би бол тэгж ойлгож байна. Тагнуулын байгууллагын хүндэт чекист цоодлын энх болд түүний төрсөн хүү гам болоор нагт холбогдох хэргийг за эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3-ын 2-ын 2 буюу заллах, хуурч, эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсвэл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүшиг бишгэрлийг талимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсвэл нэр хүнд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн авч бусдад ноцтой эсвэл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэх 8 жилийн хорих алтай зүйлчлэлээр мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 4-ийн 2-ын 2 буюу хөрөнгө завших бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшин бусдад ноцтой эсвэл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэх 3 хүртэлх жилийн хорих алтай зүйлчлэлээр за мөн цаашлаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-ын 6-гийн 1 буюу мөнгө угаах энэ нь болохоор гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус их үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийх туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шин чанар, их үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч эд хөрөнгийн эрхийг нуун далласан гэх 1 жил хүртэлх хорих алтай зүйлчлэлээр энэ цоодлын энх болд түүний төрсөн хүү гам болор нарыг нь ялгчаар татаад хууль шүүхийн байгууллагад шилжүүлж ялуулъя гэдэг саналыг хөргүүлсэн байдгийн билээ. За гэтэл мөн гайтай дараах үйл явдал болсон байгаа юм аа. Ашгүй прокурор руу хэрэг маань яваад эхэлсэн. Яваад ашгүй одоо хэрэг маань явлаа гэж утсан. Гэтэл дахиад гацсан. Яагаад гацав гэдээ одоо ингээд бас өргөдөл өгөөд ингээд явсан. Тэр ариун болд гэдэг хүн бол байнгын гацаж ирсэн байлээ. За хохирогч Ууган Баярын нэр цаан нэрлсэн энэхүү прокурор ариун болд нь чухам хий юм бэ гэхлээр 2021 оноос хойш 2026 оны 3 дугаар сарыг дуусах хүртэл нийслэлийн ерхий прокуророор ажилласан замун Монгол улсын гавьяат хуульчлалд шагнагдсан Цэнд аюушийн ариун болд юм аа. За нийслэлийн ерхий прокурор ариун болд нь чухам ямар холбоо сүлбээсээр чекистүүдийн нууц бүлэгмийнхэнтэй холбогдоод улмаар ус Монгол улсын тагнуулын байгууллагын хүндэт чекист гэх энэ энх болд гэх яллагдагчийг өмгөөлж хамгаалаад энэ хэргийг нь удаа дараалан буцаагаад байсныг нь би бас асуусан л да. Энэ хохирогч Ууган Баяраас прокурор дээр удаад исэн шалтгаан болохоор прокурорын дарга байсан ариун болд нийслэлийн прокурорын дарга өөр хангаан прокурорын дарга байсан юм байна. Энэ намайг залилдаг этгээд цоодлын энх болдог хүн бол бас өөр хангаан гаралтай. Ингээд энэ хэрэг удаад исэн шалтгаан байсан юм байна. За хохирогч Ууган Баярын хувьд болохоор би энэ цоодлын энх болд гэдэг чекистэд энэ нууц бүлэгмийн гишүүнд асар их өндөр дүнээр олон 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх энэ мөнх таавраа бүхлээр нь алдчихлаа. Залиулаад алдчихлаа. За мөн жавцан там хутаг төв байрлаж байгаа энэ том офсоос бүхлээр нь алдчихлаа. Энэ хэргийг мань та бүхэн шалгаад өгөөч, илрүүлээд өгөөч, энэ хөрөнгийг мань буцааж аваад өгөөч гэж цагдаагийн байгууллагт хандаад бүхэл бүтэн 22 хавцад хэрэг материалыг цуглуулсан байдаг шүү дээ. 22 хавцад хэрэг материалыг. Гэтэл энэ хэргийг нь ингэж прокурор руу шилжүүлэхэд арга ажлыг нь болохоор Лувсан доржид хоорондоо хийсээр хагаад ашгүй нийгэм зайлсныхан дараа прокурор руу очсон. Гэтэл прокурор дээр очсон чинь ариун болд гэдэг энэ хөө ерхий прокурор нь бүр удаа дараалан буцаасан байгаа байхгүй. Прокуророос өнгөрсөн оны 25 оны 12 сард нэг буцаасан байгаа. Мөрдөгч дахиад хэрэгээ боогод явуулсан. 2 сар дахиад буцаасан байгаа. Дахиад 3 сард буцаасан байгаа. Тэгэнгүүт нь бүр аргаа барахтаа Ууган Баяр руу хэлсэн байгаа байхгүй. Гэхдээ нэгэн та нар мөрдний байцаалтын явцад урьдчилсан байдлаар энэ цоодлын энх болд гэдэг энэ хүнийг буруутаа тогтоочихсан юм бол ядаж наа хүндээ хэлийн хөрөг тавиад өгч л дөө.
ядаж наа хүнийг Монгол улсаас орхон зайлах боломжгүй болгочихлоо. Наа хүн чи одоо надаас завчулсан бүр одоо үрж баршгүй асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй байгаа шүү дээ. Насаараа амьдрах гадаад амьдрах хөрөнгө мөнгө цуглуулсан байгаа шүү дээ. Ингээд өгөлдөг гуугаад байсан чи прокурорууд нь хүсэлтийг бүр огт хүлээж авахгүй байсан байгаа даа. За гэтэл юу болсон бэ гэхээр 2026 оны 3 дугаар сард нийслэлийн ерхий прокуророор одоо 5 жилийн турш ажилласан нөгөө ариун бол прокурор чинь гинтгэн ажлаас чөлөөлөгдсөн. Гинтгэн. Ингээ ажлаа чөлөөлөгдснийхэн дараа нэг маш ачирхалтай зүйл болсон нь юу болсон бэ гэхээр нөгөө удаа дараалан нөгөө хэргийг буцаагаал энэ одоо мөрдөн бацал дээр буцаа эсвэл одоо ингээд ууган баярын зүгээс гаргасан одоо гомдлыг нь одоо хүлээж авах татгалзан шийдээдсэн прокурорууд чинь гинтгэн зан хаашаа хувиргаад энэ хэргийг шууд урагшлуулж эхэлсэн байгаа байхгүй юу. За намайг ингээ хэргийг хөөцөлтөө явахад бол цагдаа прокурорын доогоор байгаа ажилтнууд бол ажлаа болгох хэрэг сайн хийдэг юм байна. Тэгээ шийдвэр гарах төвчнээ дээгүүр байгаа дарга нар нь энэ ажлыг бол энэ хэргийг бол гацааж ирсэн байна гэдгийг бол би бол ойлгосон. Гэхдээ та бүхэнд одоо би баримт нь харуулъя л да. 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр цоодлын инх болдод хөлийн хориг тавих шаардлагагүй хэмээн үзэж хохирогч ууган баяраас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж байсан нийслэлийн прокурорын газрынхан. За нийслэлийн ерхий прокурор Ариун болдыг ажлаасаа чөлөөлөгчдийн дөнгөж дараахан буюу одоо 2026 оны 4-р сарын 2-ны өдөр тагнуулын байгууллагын хүндэт чекист цоодлын инх болдод хөлийн хориг тавиулах саналаа дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны шүүх хөргүүлсэн байгааг нь та бүхэн сая харж шít. Сонин богоос 7 хоногийн дотор гинтэн цаашаа өөрчлөгдөн гэт. Тэгэхээр энэ нь болохоор энэ хэрэгт энэ Ариун бол прокурор бол гүн гүнзгий оролцож байсныг доод хүмүүст үүргөөгд энэ хэргийг урагшлуулахгүй байсныг одоо харуулж байгаа маш том баримт нотлохоо юм аа. Тэр Ариун бол гэдэг хүн бол байнгын гацааж ирсэн байлээ. Монгол улсын цагдаа прокурорын байгууллагын дээд удирдлагт ажилладаг энэ мундаг одоо генерал офицерууд хурандаа нууцсан тийм ээ. Одоо гинт хэрэгтний толгой гэлээл, гинт хэрэгтнийг өөгшүүлээл, гинт хэрэгтнийг хамгаалал байна гэдгийг мэдэх үнээр гутмаараа байгаа зү. Бүр гутармаараа байгаа зү. Тэгээ ашгүй энэ чекистүүдийн нууц бүлэгмийн ингээ гар хөлүүд нь эхнээсээ ингээд ямар нэгэн шалтгаанаар ингээд ажлаа өгөө зайлаад эхэлсэн чинь нөгөө чекистүүдийн нууц бүлэгмийн одоо удирдагч толгойлагч нар ч бас зүгээр суухгүй шүү дээ. Тэд нэр бас дараа дараагийн арга хэмжээг ус өргөжлүүлэн авсан байгаа байхгүй юу? Хувц цоодлын болд хоёр Шангрилагийн одоо лоббид нь бол нэг 7 ногт бол 2-3 удаа бол байнга л хамт явж идэг. Тэр хоёрыг арх марх угаас сууж идэг юм юу угаас сууж юу яриа сууж идэг юм бол? Одоо юу ярьдаг одоо хүнээс дэрэмцээ ма яаж аргалуулах уу, хуулийнхантаа яаж ярих уу гэж юм ярьдаг юм л үү. Монгол улсын тагнуулын ерхий газрын дараагаар ажиллаж исэн Альтай тэмцэх газрын дэд дараагаар олон жил ажиллаж исэн хошууч генерал Батын Хурц гэдэг хүн одоо энэ цагдаа, прокурор, шүүхийн шатанд жоохон ямар хүчнөлөөтэйг нь би бол мэдэхгүй юм л да. Тэгвэл бол энэ цоодлын инх болт гэдэг энэ яллагдагчтай энэ хоёр бол бүр найз нөхдийн асар найндын холбоотойг нь бол тодорхой байгаа шүү дээ. 7 хоногт 2-3 өдөр байнга уулзаа сууж идэг гэдэг. Тэгээ арайхийн энэ хэрэг ингээд олонний анхаарлын төвд ороод урагшлаад ингээд цаг мөрдөн бацаалтаас ашгүй нэгэн прокурор руу шилжээд прокуророос шүүх рүү шилжээд ингээд одоо над энэ тагнуулын ерхий газрын хүндэт чекистийн цоодлын инх болдог чинь ингээд хөлийн хориг тавья тийм ээ. Энэ хүнийг Монголоос гарах одоо боломжгүй болгоё гэдэг асуудлыг нь прокурор нь шүү. Энэ ууган баяр гэдэг хүний хүслээр ш прокурорууд нь өөрсдөө ингээд саналаа тавиад шүүх рүү хөргүүлсэн чинь дүүргийн эрүү иргэний хялбарын ажиллагааны шүүхийн шүүгч нь бүр удаа дараалан тэр хүсэлтийг хүлээж авахгүй буцаагаад байсан байгаа байхгүй. Тэгээд цагдаагаас яваад прокурор дээр очисон. Одоо хялбар ажиллагааны шүүх дээр очиод хөлийн орой тавих санал тавихаар хялбар ажиллагааны шүүхийн халиун одоо 3 удаа хөлийн орой тавьж өгөхгүй буцааж байгаа. Одоо хүртэл хөлийн орой тавьж өгөөгүй. Энэ хүн бол нээлттэй хизээж гараа явахад бэлэн чөлөөтэй ингээд явчих. Яагаад татгалзаад байгаа юм гэхээр одоо энэ нууц бүлгэмтэй холбоотой Монгол гэж одоо би өөрсөлдөө бодож байгаа. Гэтэл над энэ цаадлын их бол одоо хуулийн байгууллагаас тавьсан дансыг хаасан, битүүмжилсэн байгаа шүү дээ.
Гэтэл эхнэрийнхээ дансаар төрөөсөө орлого явж дахин гэмтэргийг үйлдсээр л байгаа. Одоо цоодлын болд эхнэр гэдэг чинь одоо гам болгорын ээж гэсэн үг шүү дээ. Энэ үний хойгийн дансаар нь орлого авсаар л байгаа. Ингээд яхад шүүх нь талсан зэрэг харамжаа хэлээ өрөө тавьж өгөхгүй ийм байдалтай л байж байна. Тэгээд хохирогч Уган баярын хувьд ингээд бохомдоод гоноод арахгүй л тийм. Ингээд гомдчих нь арахгүй байхгүй. Яагаад тэгэхээр энэ хүн чинь зүгээр нэг 10-20 мянган төгрөгөөр алдчихаагүй байхгүй бусдад. Олон 10 тэрбумаар үнэлэгдэх. Одоо баг хэдэн олон зугаар ч үнэлэгдэж магадгүй. Энэ хоёр том сайхан таавраа зүгээр л булаалгаад алдсан байхгүй. Нэг төгрөг авч чадахгүйгээр алдсан байхгүй. Залиулаад алдсан байхгүй. Тэгээд ч гомдолтой байлгүй яах юм бэ? Гэхдээ тэгээд энэ тагнуулын байгууллагын хүндэт чекистийн цоодлын инх болд гэдэг хүнийг цагдан хориулахгүй бол одоо ичхүм ямар ноцтой үр дагавар гарч болох вэ гэдэг энэ хүн дараах удаа хэлээд байгаа байхгүй юу? Цоодлын инх болоод хилээ өрөө тавиугаас одоо болж ямар үр дагавар гарах вэ гэвэл яг шүүхийн шатан дээр хилээр гараа явуучвал энэ хэрэг ингээд замхарна. Одоо олон жил явсан хуулийн байгууллагуудын ажилласан хүмүүсийн одоо хөдөлмөр үр дүнгээ олно. Ингээд тэр надаас авсан хулгайсан мөнгө идж угаал гадаад ингээл амьдраа байж байгаа. Ийм сонирхолтой байна. Тэгэхээр үнэхээр ноцтой байгаа үстэй. Тэгээд 8 жилийн төр шалгасан хэрэг нь ашгүй нэгэн шүүхийн шатанд очсон чинь нөгөө хүн нисээ өвчлөлт яах. Ардаас нь шувуу ажиллагаа тэр хүний хайж илрүүлж олон их юм бол дахиад татвар төлөгчдийн асар их мөнгө үргүй зарагдсан тодорхой шүү дээ. Тэгээд энэ чекистүүдийн нууц бүлгэм гэдэг энэ гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлдэг тийм ээ. Маш их хэмжээний бусдыг хөрөн мөгөд зайлсан хүмүүсийг ингэж хамгаалдаг. Энэ хууль хүчнийхний гар хөлүүд нь ашгүй нэг нэгээр тасаж унаад байгаа үстэй. Монгол улс ингэ сайжртай шиг яваалгаа байхгүй юу? Тэгээ эрхвч энэ улс орн чинь нэг юм хуультай шүүхтэй улс юм болохоор олон жилийн дараа ч гэлэн хамаагүй нэг шудраг ус нь илрээд гэмт хэрэгтнүүд нь нотлогдоод одоо энэ хүндэт тагнуулын байгууллагын хүндэт чекистийн цоодлын инх болд түүний төрсөн хүү гам болор нарыг нь бол ямар ч л байсан одоо ялуулъя гэдэг шүүхээр шийдвэрлэж ялуулъя гэдэг санал нь хэдхэн хоногийн өмнө одоо 2-3 хоногийн өмнө хаан бол Баянгол сонгон хайрхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойрон шүүх шилжсэн юм байна лээ. Тэгээд нэг шүүх рүү шилжсэн юм ч одоо тэр чинь тэгээ шүүхэн шатандаа нэг гин буруугийн шүүх хурдан тавтагдаа дараа дараагийн арга хэмжээнд авах байх л да. Тэгээ Монгол улсад маань шудраг ус тогтоосоо билээ. Монголын энэ хуулийн дээр заларсан энэ муу муухай хүмүүс нь ер нь бол зайлаасаа билээ. Би бол одоо Монголын олон шудраг шүүгчүүд байгаа гэдэгт бол итгэлтэй байгаа. Энэ чекистүүдийн нууц бүлгэмд хамаарахгүй шүүгч нар бол байгаа гэж бол би итгэж байгаа. Би юм л авъя гэсэн чинь би яасан. Та зүгээр явж явах Нам шурмаараа яваад аваач гэж шатдсан бол. зүгээр та хилэм хийхгүй өгчүүд болоо юм шиг. Худлаа юм уу? Бааш. Та хүний юм авчиж ичгүй годомжид хүн хаална гэдэг юм авъя гэж байгаа шүү дээ би. Аваач гэдэг авдах гэж. Авъя л да энэ тэгээ. Та зүгээр бүх юм чи надад авсан юм байгаа. үг заяа. Бүх юм чи байгаа шүү. Пакистан. Аа одоо хичээч. Бүх шатны надад зөвлөж шүү дээ.